Grandmade podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлье. За сайн байцгаана уу. Ингээд эрүүл мэнд бол бид бүхний хамгийн алтан эрдэнэ. Энэ сэдвийг тойрч гарах одоо хүн үгүй учраас дэлхий дээр хүн үгүй учраас тэр тусмаа энэ бас амаргүй үед бид нэр та бүхний энэ алтан эрднийг хэрхэн одоо хайрлаж хамгаалах уу, мөн хүн өөрөө олон одоо гэр бүл иргэн тойрныхоо хүмүүст энэ аз жаргалыг хэрхэн бэлгэлэх вэ гэдэг ер нь бол сэдвийг баг хөндөх ийм подкаст байгаа. Тэгэхээр Grandmade podcast гэдэг энэ цоошин энэ подкастыг та бүхэн төлөвлөж байна. Энэ нэвтрүүлэг маань таны зөвхөн одоо эрүүл мэнд гэхээс гадна та бүхний аз жаргалын зарим нэгэн зөвлөгөөг бас өгнө. Хэрв та сайн одоо анзаарж байгаа бол Grandmade гэдэг бүхэл бүтэн эмнэлгийн одоо бүх үйл ажиллагаа, бүх эмчнэр танд энэ подкастаараа дамжуулан үйлчлэх болно гэдгийг би хэлье гэж бодож байна. Ингээд өнөөдөр надтай хамт энэ подкастыг хөтлж явах би Анарыг танилцуулъя. Анар ингээд бас өөрийгөө бас танилцуулах байх те. Анар маань хөтлөгч. Гэхдээ эмч юм байгаа. За сайн байцгаана уу? Та бүхэнд бас энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр би бол хүний хэмж мэргэжлэр төгссөн. Тэгээ одоогоор бол Grandmade эмнэлэгт сургалт эрдэм шинжилгээ гадаад харилцааны менежер гэсэн албан тушаал дээр ажиллаж байгаа. За Анарыг харах юм бол эрдэмтэн гэдгийг бас ер нь харахаар юм байгаа нэлээ тэ нүдэн шилтэй ийм одоо тэ царайлаг залуу одоо сууж байна. За өнөөдрийн дугаарыг бид нэр хамгийн ихний дугаар учраас гончгсөрөн захирлыг өрсөн ангаа ухааны доктор профессор зөвлөх эмч, за хөгжлийн бодлого, сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн Grandmade-ийн ийм одоо дарга хүн байгаа. Ингээд гончгсөрөн эмчд маш их баярлалаа. За баярлалаа. За эмчнэр бол завгүй гэхдээ одоо бас амаараа ядаж бас те олны төлөө эрүүл мэндийн төлөө бас үйлчлэх ийм үүрэг даалгавартай нэвтрүүлгийг нэгдлээ. Та одоо тэгээд бас те эмнэлгийнхнээгээ уриалах бах. Ер нь ийм нэвтрүүлэг бид нар хийж үйлчлэе гэсэн санал байгаа. Та ер нь юу гэж бодож байгаа юм бэ? Тийм. Өнөөдөр бол эрүүл мэндийн асуудал бол ер нь хамгийн тулгамдсан асуудал байгаа. За иргэн хүн эрүүл байна гэдэг бол нийгмийн хамгийн гүнт баялаг. За энэ утгаараа өнөөдөр энэ подкастыг одоо хийж байгаа та бүхэнд бас баярлалаа. За Grandmade эмнэлэг бол Монгол улсын эрүүл мэндийн салбарт одоо нэлээд одоо нэр хүндтэй, за олон жилийн туршлагатай энэ эмнэлэг. Тэгээ энэ чиглэлээр одоо иргэд ард түмэндээ одоо тустай ийм одоо мэдээлэл өгч байгаадаа бид нар одоо баяртай байна. За тэгэхээр түрүүн хэлснээр бол Grandmade podcast бол таны сонсдог эмч гэж хэлж болохоор ийм эмч байна. Тэгэхээр мэдээж одоо эрүүл энх бол бид бүхний өдөр тутмын мөрөөдөл ер нь бол бидний хамгийн гол нандин зүйл шүү дээ. Тэгэхээр энийг хэрхэн бий болгох вэ гэдэг тал дээр Grandmade таны одоо бүх хүчин чадлаараа зүтгэх энэ нэвтрүүлгийг бид нэр өнөөдөр эхлүүлж байна. Тэгээд бүхэл төрлөөр бид нэр эмчнэрээ өрнө. Ингээд онцлог эмчилэх ер нь бол одоо 2009 оноос эхэлсэн эмнэлэг. Өнөөдөр бол Монголын бол нэлээд одоо эрүүл мэндийн салбарын нэлээд томхон байгууллага. Хичнээн хүн ажиллаж байна эмчнэр. За эмнэлэг бол 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. За өнөөдөр одоо Монгол улсын эрүүл мэндийн салбарт 10 гаруй жил одоо манай эмчнэрийн үйл ажиллагаа, эмнэлгийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. За өнөөдөр бид нар бол 260 ажилтнтай. За энэ дотроос 60 гаруй эмчтэй. За эмнэлгийн мэргэжилтэн, эмч мэргэжилтэн нэг 100 гаруй хүн. За инженер техникийн ажилтан ингээд нийтдээ бид 260 гаруй хүн Grandmade эмнэлэгт ажиллаж байна. Бас одоо хэвтэ эмчлүүлэх амбулатортой тий. Тийм Grandmade эмнэлэг өнөөдөр бол ер нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа ер нь хамгийн том хувийн хвшлийн эмнэлэг. За манайх бол 100 гаруй ортой. За амбулаторийн болон стационарын үйл ажиллагаатай явуулж байгаа. За үүнээс гадна эмнэлэг маань хан уул дүүргийн иргэдэд 24 цагийн яралтай тусламжийн үйл ажиллагаа мэс засал ийм тусламж үзүүлдэг ийм одоо том эмнэлэг. Тэгэхээр 24 цагийг бол зогсолтгүй ажиллаж байгаа. Ажиллаж байгаа тийм. За гол юугаа хэлвэл бас анарч гэсэн бас болох юм те. Тэгэхээр үндсэн эмчилгээний төрлүүд маань ямар төрлөөр ажиллаж байна. Одоо манай зочдууд маань ямар чиглэлийн эмчилгээний талаар биднэрт бас те зөвлөгөө өгж ажиллах уу? За тэгээ манай эмнэлэг бол 3 дугаар шатлалын төв эмнэлгийн төвшөнд бол үйлчлэг үзүүлж байгаа. Тэр дундаа нуруу нугас болон үений хагалгааны дэлхийд тэргүүлэхээр
үйлчлэг бол үзүүлж ажиллаж байгаа имлэг байгаа. Grandmade podcast. Дэлхийд зэргүүлэх одоо ингээ гадуур бол сурчлагаа нэлээд өргөл авсан шүү дээ. Бараг бид нар идж ууж байгаа бүхэл бүтээгдэхүүн дэлхийн шилдэг гэж явдаг тий. Тэгэхээр мэрэгжлийн нэлээд шинжлэх ухааны нарийн одоо өндөр шаардлага тавьсан байгууллага дээр бол дэлхийн гэдэг үгийг санаандгүй хэлээгүй байх гэж би бодож байна тий. Тэгэхээр дэлхийн хэмжээний имлэг гэдгийг та бас дахиад нэг тайлбарлаач тий. За энэ бол одоо манай Grandmade имлэг бол өнөөдөр нуруу нугасны мэс заслын чиглэлээрээ бол Монгол улстай лавлах төвшингийн төвшин төрсөн нэмлэг байгаа. Тэгэхээр энэ төвшөнд хүрэхэд бол маш их одоо хөрөнгө хүч шаардсан байгаа. Одоо Grandmade имлэг бол Зүгүр Гранд группийн 100% хөрөнгө оруулалтаар байгуулагдсан имлэг байгаа. Тэгэхээр энэ одоо нуруу нугасны дурангийн мэс заслын технологиг Монгол улсын хөрсөнд одоо бий болгохын тулд асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ дээр бол жишээ нь дурангийн мэс заслын маш хүнтэй багажууд, за дурангийн хагалгааны өндөр үнэтэй өндөр зэрэглэлийн микроскоп, за тэгээд тухайн одоо хагалгаанд орж байгаа хүмүүсийн оншийг өндөр түвшинд батлах одоо соронзон резонанс томографи аппарат, за хагалгааны одоо өндөр зэрэглэлийн вакуум хагалгааны өрөө, за дээр нь нэмээд энэ одоо дурангийн мэс заслыг хийж байгаа эмч нарыг бол маш удаан хугацаанд бэлдсэн бид нар. За жишээ нь одоо энэ нурууны мэс заслын хаалганы багыг бол бид нар гадагш байгаа өндөр хөгжилтэй орнууд бол удаан хугацаагаар бэлдсэн. За дээр нь нэмээд солонгосын өндөр зэрэглэлийн хаалганы мэс заслын эмч нарыг, мэс заслын техникч нарыг, сулгч нарт нь багаар нь авчиж энэ Grandmade имлэг дээр бид нар бүтэн 2 жил ажилласан шүү дээ. Ингэж энэ технологиг одоо тухайн улс орны хөрсөнд суулгаж байгаа. Тэгэхээр энэ бол одоо технологийн хөрөнгө оруулалт, за тухайн ажиллаж байгаа эмч нарын одоо боловсрол, эрдэм тэр хаалгаа хийх, туршлага, дадлага болгох ийм том хөрөнгө оруулалт, оюуны том хөрөнгө оруулалт. Тэгээ дээр нь нэмээд энэ дээр бас менежментийн хөрөнгө оруулалт. Энэ бүхэн нийлжиж технологи бүтдсэн байна. Одоо тэрнээс одоо гаднаас нэг үнэтэй машин авчираад энэ технологи бий болдгоо юм байна. Тэгэхээр энэ өнөөдөр энэ Grandmade имлэг одоо олон улсын түвшинд, дэлхийн түвшинд хүрсэн нуруу нугасны дурангийн мэс заслын чиглэлээр ингэж сая одоо өндөр түвшинд хүрсэн явдал бидний өнгөрсөн 10 жилд хийсэн маш их удаан хугацааны хөрөнгө оруулалт, хүч энэний үр дүнд бий болж байгаа. Тэгэхээр ер нь бол яг дурангийн нуруу нугасны хагалгаа бол өмнө Монгол улс хийжсэн. Гэхдээ тэрийг бол яг гэхээр нөгөө том цэцлэгээр ердийн одоо хаалгааны өрөөнд хийдэг байсан. Одоо манайх бол хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр одоо 8 мм 7 мм-ийн дурангаар дамжуулж, за микроскопын хяналтанд одоо өвчтөнтэй зөөвөргөө тийм өндөр зэрэглэлийн хаалгааг одоо 2018 онд нэвтрүүлсэн. 2018 онд энэ дурангийн хаалгааг бол дэлхийд тэр 4 орн хийсэн. Америкийн нэгдсэн улс, Герман, Солонгос ингээд одоо Монголд хийсэн баг. Энэ чиглэлээр одоо энэ нуруу нугасны бичлэг мэс заслынхаа чиглэлээр манай эмч нарт дэлхийн олон том орлуудаар илтгэл тавьсан. Жишээ нь одоо манай нуруу нугасны мэс заслын эмч Нурбек эмч 2018 онд Америкийн нэгдсэн улсын Чикаго хотод болсон Америкийн мэдрэлийн мэс заслын эмч нарын шуулганд очиж илтгэл тавьж байсан. Үүнээс хойш одоо манай имлэгийн эмч нар бол Аз нутгийн далай болон олон улсын томоохон хурлуудад урилгаар очиж одоо эксперт маягаар тийм хурл удирдах лекц уншдаг болсон шүү дээ. Энэ төвшөнд явж байгаа. Тэгэхээр энэ олон улсын төвшөнд одоо энэ хөрсөн үйл явц бол урт удаан хугацааны хөрөнгө оруулалт, оюуны хөрөнгө оруулалт, тоног хөрөмжийн хөрөнгө оруулалт. Ингээд энэ бүхэн нийлжиж одоо нүүрийн хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн имлэгийн одоо энэ нуруу нугасны мэс засал одоо Монгол улсад хөөгжиж Grandmade имлэг энийг удирдах тэргүүг инээд нь явж улс орныхоо нэр хүндийг одоо дэлхийд авч явж штэ. За энэ талбарт одоо хэлэхэд өнөөдөр одоо манай имлэгээр Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулж байгаа элчин сайдын яамны одоо гадаадын иргэд за манад одоо гаднаас өвчтөн бас их ирнэ штэ. Одоо өнөөдрийн байдлаар Grandmade имлэг Америкийн нэгдсэн улс, Герман, Солонгос, Хятад зэрэг олон орны одоо гадаадын Оросын болон өвчтнүүдэд нуруу нугасны мэс заслын хагалгаа амжилттай хийсэн шүү дээ. Тэгэхээр гадаадын иргэд ч гэсэн тийм зөвхөн Монгол. Тийм зөвхөн Монгол гэхгүй.
миний ойлгосноор бид нар бол Монголд Grand Med гэдэг стандарт бий болгосон байна. Тэ яг энэ нэрээрээ тэгээд нөгөө цаад одоо шинжлэх ухааны талаасаа бол дэлхийд байдаг 4 одоо улсын нэг нь бол манад байна тэ энэ эмнэлэг дээр байна. Тэр стандарт бол ингээд дурангийн хагалгааны дэлхийн 4 дахь улс гэдэг энэ одоо нэр төрийг авч явж байгаа эмнэлэг гэхээр маш том одоо хариуцлагатай маш том институт ажиллаж байна. Одоо бол нөгөө эрдэм шинжилгээний хурлууд явдаг шүү дээ онцгой тэ танаа одоо эмнэлэг дээр бол тэ байнгын явдаг тэ. Тийм бид нар одоо энэ өнгөрсөн энэ онд 7 дугаар хурлаа хийсэн байгаа. Тэгээд эрдэм шинжилгээний хурал. Тэгэхээр жил болгон Grand Med эмнэлэг зохион байгуулад за Монгол улсын хэмжээний одоо манай эрдэм шинжилгээний хуралд чинь бол Улаанбаатар хотын бүх том эмнэлгүүд тэгээд одоо шинжлэх ухааны технологийн их сургууль, анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн том одоо докторууд ирж манай дээр судалгааны ажил танилцуулна. Тэн дээр ном хаялцсан. За энэ хурлын үеэр бид нар бас олон улсын Япон, Солонгос энэ одоо гадаадын том улсын эрдэмтэд бас ирнэ. Тэгэхээр бид нар бол жилд нэг удаа бол энэ нуруу усны хаа чиглэлээр олон улсын хурлыг зохион байгуулад тэн дээр одоо бас өөрсдийнхөө судалгааны төвшин ямар шууд төвшинж явж байна. Гадны хүмүүс бас юу хийж байна. Бүгдээрээ эндээс одоо цаашдаа ямар чиглэлээр нь баримтлах уу гэсэн энэ холгоо юм олж авдаг байхгүй. Тэгэхээр зөвхөн нуруу нугас биш. Бас ерөнхийдөө бус чиглэлээр бас жиг төгжиж байна. Жишээ нь одоо эмнэлэг дээр үений дурангийн хагалгааг бол манайх за бас голж хийж байгаа шүү. Итүүлэх үү. Сүүлийн үед одоо манай за өвдөг солих, төмхнөөгөө солих хагалгаа бол олон хийж байгаа. Үүний хажуугаар яг дурангаар одоо үений өвчнүүдийг эмчлэх дурангийн хагалгааны хагалгаа бол их сайн явагдаж байгаа. Өндөр түвшинд. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол олон чиглэлээр бол эмнэлэг бол согжиж байна. Grand Med podcast. Тэгэхээр сая Андреас 2 дахь чиглэлийн ярьлаа те үе мөчний бас хаглаа хийж байгаа зөвхөн нуруу биш те. Тэгэхээр манай подкастын туршид бол бид нар мэдээж нуруу бол манай брэнд те одоо манай үндсэн брэнд стандарт. За бүх төрлийн шинжилгээ авч байгаа. Яг л тийм манай бол бүх төрлийн шинжилгээ. Яг 3 дугаар шатлалын эмнэлэг ямар үйлчлэг үзүүлдэг вэ? Тэр үйлчлэгийг. Тийм. Тэгэхээр тэрийг нэг задлаад өгчөө. Одоо жирийн одоо сонсогч маань өөрөө 3 дугаар шатлал гэхээр 3 дахин өвдчих юм шээс гэж андуурж байгаа шүү дээ. Харин тийм тийм. За тэгэхээр манай эмнэлэг бол дотор уламжлалт болон нөхөн сэргийх эмчилгээ. Тэгээд мэдрэл, нүд, шүд гэдэг хүний өвдөж болох бүхэл зүйл дээр бол дэмжлэг тусалцаа үзүүлж байгаа. Тийм тэгээд эмэгтэйчүүд бас байна. Тэгээд бас хүмүүстэй хэлэхэд манайх бол юу эмэгтэйчүүд байна гэхээр зарим тохиолдолд хүмүүс нэг очиж төрж болох уу гэж асууад байдаг. Манайх бол төрөх эмнэлэг бол биш шүү гэж бас хэлээ тий. За тэгэхээр хэрвээ одоо шинжлэх ухаанаараа бол төрхөөс бусад бүх эмнэлгийн үйлчилгээг үзүүлж болно гэж хэлж болох уу гэж хэлээ. Эмнэлэг бол өнөөдөр их өргөжж байгаа шүү дээ. Тэгээд бид нар бол мэдрэлийн мэсгэлийн хаалгаа, тархины хаалгаар хийхгүй байгаа. За тэрнээс ер нь одоо бус бүх төрлийн хаалга хийж байгаа. За хэвлийн хөндийн одоо яралтай мэсгэлийн хаалгаа бол 24 цагаар хийж байгаа. Одоо өөрөөр хэлэх юм бол зүсний өрөвсөл, мохор олгон өрөвсөл, хэвлийн хөндийн одоо өрөвсөл бүгдийн одоо яралтай мэсгэлийг хийж байна. За урлагийн одоо бөөрийн одоо урдлоо гэдэг чинь бол одоо төрөө булчирхай тэргэл байдаг ш тийм ээ. Тэгэхээр бөөр шээсний зам төрөө булчирхайн чиглэлийн урдлогийн хаалгаа бол сайн хийгдэж байгаа. За энэ дээр 2019 онд бол маш том хөрөнгө оруулалт хийгдсэн. Урлагийн мэсгэлийн хаалгааны одоо Карл Сторз Германы номер 1 брендинг үйлдвэрийн хамгийн орчин үеийн дурангийн хаалгааны торон төхөөрөмжөөр иж бүрэн тоногсон Grand Med эмнэлэг. Өөрөөр хэлэх юм бол хамгийн орчин үеийн шинэ брендийн хаалгааны одоо дурангийн багж бол Grand технологийн шинжилгээ тавьсан. За энэ бол одоо тэн дээр ажиллаж байгаа эмч нарын урам зоригийг нэмж ийн. Хоёрдугаарт нь хаалгаанд орж байгаа өвчтний аюулгүй байдлыг маш сайн хангаж байна. Тэгээд өндөр түвшингийн одоо урологийн мэсгэлийн хаалгааг бид нар хийж байгаа. За өнөөдөр нэгдүгээр эмнэлэг бол одоо урологийн мэсгэлийн төв шүү дээ. Өнөөдөр Grand Med эмнэлэгт нэгдүгээр эмнэлэгт ямар урологийн мэсгэлийн хаалгаа хийж ийн яг адил түвшингийн хаалгааг манад хийж байгаа. Тэгэхээр энэ ер нь эмнэлгүүдтэйгээ бидний одоо гол зорилго бол ер нь Монгол улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийн тулд бус эмнэлгүүдтэйгээ маш сайхан хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг. Энэ утгаараа одоо манай Улаанбаатар хотын эмнэлгүүдэд ажиллаж байгаа ер нь томоохон одоо шилдэг мэрэгчлэтнүүдтэй бид нар хамтраад
одоо зөвлөхөр бас манай долоон нэмчнэр ажиллаж байгаа. Тэгэхээр урдлуугийн мэдлэгийн чиглэлээр бол манайх бас сүүлийн үед энэ маш өндөр төвшингийн хаалгаануудыг бас хийж байгаа үйлчлэгээ явуулж байна шүү дээ. Тэгэхээр ингэж болж болох уу те одоо за тарих мэдрэлийн төрөх гэдэг энэ хоёр сэдв бол дэд сэдв байх нэ те мэдээж тодорхой хэмжээний зөвлөгөө авч болох. Би бол маа подкастаар бол эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч болно шүү дээ тийм үү те. Тэгэхээр төрөхж байгаа эмэгтэй ер нь эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн чиглэлийн зөвлөгөө өгөх юм байна гэж би ойлголоо. За мэдрэлийн талаас бол бид нар бас зөвлөгөө өгвөл бас тэр чиглэлийн сэтгэл зүйн те холбосон эмчнэр бас орж болох шүү дээ тийм үү. Тэгэхээр манай подкастын хувьд бол бүх төрлийн зөвлөгөө өгж болох нэ гэж тэгж ойлгож болох нь шүү дээ. Болно. За ер нь бол одоо манай танай подкастаар бол эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгнө. Эрчүүдэд зөвлөгөө өгч болно. Эрчүүдэд анигаа эрчүүдээ мартсан явж штэ. Охтуудад зөвлөгөө өгч болно. Настангууд зөвлөгөө өгч болно. Настан гэдэг чинь одоо яг хөхөр бас их чухал штэ. Одоо Монгол хүмүүсийн дундас наслт бас овоо сайхан нэмэгдэж байна. За настангууд маань бас настангууд чиглэсэн нийгмийн бодлого бас сайн явагдаж байна. Энэтэй холбоотойгоор одоо урдсан сэргийлэх вакцины шинжилгээ гэж байдаг. Одоо ерөнхийдөө ингээл 55-аас дээш насны хүмүүст ингээл 55, 65, 75 наснда одоо өвдөж болох, ийм өвчнөр өвдөж болох одоо эрсдэлтэй учраас энэ чиглэсэн ийм урдсан сэргийлэх вакцины шинжилгээнүүдийг одоо манай Grand Med эмнэлэгчин урдсан сэргийлэх вакцины одоо шинжилгээний төв гэж байгаа. Тэгэхээр бол энэ подкастаар бол одоо өндөр настан ахмадууд, эмэгтэйчүүд одоо эрчүүдтэй бол зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Тэгээ ер нь бол өвдөхөөс өмнө өөрийгөө мэдээ те. Яг ямар хүчнээр өвчтөг эрсдэлтэй байна. Тэрийг мэдэх нь хамгийн чухал. Grand Med podcast. Тэгээ маа подкастын бас нэг зорилго бол ерөөсөө нөгөө аз жаргал гэж нэрлэж байгаа юмныхаа одоо цаад утгаар бол өвдөхгүй амьдрах, өвдөхөөс өмнө хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг. Тэгэхээр Grand Med эмнэлэг бол бас яг тэр санааг те ард түмэндээ бэлгэлэхийг зорддог юм эмнэлэг шүү дээ. Тэгээ ерөөсөө манай эмнэлгийн одоо үндсэн ураач юм бол эрүүл Монгол хүний төлөө гэсэн ураатай шүү дээ. Тэгэхээр одоо энэ бол манай одоо эмнэлгийн гол ураа. Тэгэхээр эрүүл байх юм бол ертөнцөдөө гайхамшиг бүтээнэ гэсэн энэ утгаар одоо Grand Med эмнэлэг маань ийм ураатай болсон шүү дээ. За тэгвэл одоо анараа хоёулаа явуулах нэвтрүүлгээ эрүүл Монгол хүний төлөө супер сонсдог эмнэлэг Grand Med гэдэг ийм л өрөөтэй болдог гэж би бодож байна. Тэгэхээр гончсөрийн эмчид маш их баярлалаа. Цаг гаргаж бидний. За ингээд одоо баг манай нэвтрүүлгийн манай энэ подкастын туузыг хайчлах тийм нэвтрүүлэг боллоо шүү дээ. Одоо ингээд гончсөрийн эмч хайчилж өглөө. Тэгээд би одоо ингээд саяхан ярьсныг бас бодож байхад Grand гэдэг үг мэн одоо монголчууд ч бүгдээрээ бас англи хэлийг сайн ойлгодог болсон чи хамгийн том хамгийн л гэсэн утга шүү дээ тий. Тэгэхээр таны саяхан ярьсан одоо агуулга дотор Grand Med эмнэлэг бол хамгийн одоо том хувийн эмнэлэг юм байна тий. За дээрэс нь хамгийн одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ингээд хамгийн чадaltaй эмчнэр биднэрт байна гэж бид нар ойлгож байгаа учраас манай подкаст бол бас хамгийн гэдэг подкаст болох тийм одоо тий боломжтой юм байна гэж бид нар ойлголоо. Тэгээд та бол бас эмч хүн учраас одоо манай нэвтрүүлгийн салхийг хагалж байгаа үднэс бас зөвлөгөө өгөөч. Ер нь бол эрүүл мэндийг хүн те одоо юу гэж ойлгох зөв юм бэ? Ер нь хамгийн түрүүн одоо эрүүл байхын хувьд насын одоо орхич те. Ер нь бол хүн болгонд таах нэг тийм нэг сайхан 3 зөвлөгөө өгөөч. Одоо маш тавчхнаараа 3 зөвлөгөө л өгье гэж. Ерөөсөө энэ хүн гэдэг амьтан бол биш тийм ээ. Одоо өөрийгөө л ялах хэрэгтэй гэж байгаа. Тэгээ өөрийгөө ялах хэрэгтэй. Өөртөө тэмцээр байгаа л тэгэл хамгийн сүүлд нь ялагддаг гэж байгаа байхгүй. Тэгээд одоо ийм үг байдаг шүү дээ. Монгол хүмүүс 60 хүрээд насандаа гараад 61-тэй яадаг үлээ. Би энэ эрүүл мэндийн байдал өөрчлөгддөг. Тэрнтэй адилхан ерөөсөө хүн гэдэг бол сахилга баттай байх хэрэгтэй. Өөрийгөө л ялчих. Өөрийгөө ялаад тэгээ өөрийгөө хамгаалах хэрэгтэй. За энэ дээр нэгдүгээр цагтаа унтах хэрэгтэй. Эрт унтах хэрэгтэй. За та 11 цаг болсон бол та унтах хэрэгтэй. Хүүхдээ эрт унтуулах хэрэгтэй. Ээж аваагаа унтуулах хэрэгтэй. Интернетээ унтрах, өөрөө унтахгүй бусдыг өөрөө унтах хэрэгтэй. Тэгээд цагтаа эрт тусах хэрэгтэй. Өглөөнийхөө цайг уух хэрэгтэй. Энэ бол сахилга бат. Тэгээд ажилдаа явахдаа дулаахаа хувцас өмсөх хэрэгтэй. Өдөр очиод өдрийн цайг уух хэрэгтэй. Амрахтаа амраад ажиллахтаа ажиллах хэрэгтэй. Хоёрдугаар хүнд одоо ерөөсөө энэ хамгийн одоо нэг байдаг юм бол хор туршил байна. Арих бод. Тамхи татдаг. Энэ хороо дээр тийм амтан гэж байхгүй шүү дээ. Хүн өөрөө одоо тийм өндөр одоо оюуны чадвартай мөртлөө өөртөө одоо
эн чин хорт тавдар үүсгэж юм аа, арх чин, тамхичин, уушхины хорт тавдар үүсгэж юм аа гэд ингээд хахад энийг байн хэрэгжиж байгаа чинь бол сахилга батгүй асуудал байхгүй. Хоёрдугаар хүн өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Тэрнээс одоо өвчнөд одоо өөрөө ингээд амьдралын дадал зуршил бас болоод за буруу хэрэглээ. Тэгээ ахын буруу хэрэглээ. Тэгээ амьдралын хэв маяг нь буруу байжгаад маш хүнд өвдсөн тохиолдолд бол энэ бол тэр хүний бас тодорхой хэмжээний хариуцлага. Тэгэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас юу гэж үздэг вэ гэхээр тухайн хүний эрүүл мэндийн 70% нь өөрөөсөө хамаарна. Тэг үлдсэн 30% нь бол одоо тэр эмнэлэг одоо эмс хамаар. Тэрнээс одоо хүн бол өвдөх юм бол бүгдийн нэмлэг хариуцна гэж тэр чин хариуцахын аргагүй болцдог тийм одоо үе шатанда тулчж штэ. Одоо та нар одоо мэдж байгаа штэ. Шинэ арх усаар байгаад илгэнний өрсөлт үүсээд илгэн хатуураад тэгээд цаашаа хавдар үүсээд тэгээд үнэхээр тэр хавдрын чин нэмэлж болохгүй болохоор нь та бүхний чин одоо хамаасан саднаас чин илгэн хав тавьж штэ. Тийм болтлоо одоо ингэж одоо илгээ хайрлахгүй арх өөж тэр өөрийнх нь илэг шүү дээ. Өөрийнх нь илэг шүү. Тийм учраас энэ дээр би ганцхан юм хэлээ. Энэ одоо нөгөө өөрт чинь заяасан энэ сайхан бие эрүүл ухаанаар сайн хайрлаа. За тэгээ өөрийгөө одоо сайхан ялан дийлээ. Өөртөө хайртай бай. Хажуудаа байгаа энэ гэр бүлээ бас хайрлаа. За ингэж эргэн та эрүүл байх юм бол гэр бүл чинь эрүүл байна. Гэр бүл чинь эрүүл байх юм бол Монгол улс эрүүл байна. Эрүүл Монгол улс байх юм бол энэ их орон чинь хөгжинөө. Тийм учраас таны бүх имижийн имлэг одоо хариуцах тийм боломжгүй тийм өвчин чинь тийм үе шатанд оршдог байхгүй. Тийм учраас та одоо би Монголынхаа сонсож байгаа хүмүүстээ бол өөрийгөө ялах хэрэгтэй. Сахилга баттай бай, хүмүүжлтэй бай, зөв хооллох хэрэгтэй. Сайхан одоо ингээд зөв амьдралын хэм маягтай байх хэрэгтэй. За ийм л хэдэн зүйлийг одоо та бүхэндээ өгье даа. За баярлалаа. За ингээд яг саяны үгээр болгоомж гэсэн өвч манай нэвтрүүлгийн тууцыг хайчиллаа. Ингээд манай подкаст ингээд аян замдаа гарна. Та бас дараагийн нэг зочин байгаарай. Тий, тэгээд та бүхэн манай эмнэлэгтэй холбогдох гэх юм бол 77000066 дугаарыг утастай холбогдсноор манай эмнэлгээр цаг аваад үйлчлүүлэх бүрэн боломжтой байгаа шүү. Ямар ч очор дараалалгүйгээр тий. За ингээд утсаар зөвлөгөө авч болно. Одоо хэдийгээр бас тий хэцүү юм цаг үе байгаагүй саяын утсаар хэдүүлээ дахиад хэлчихье. 77000066 дугаар. За энэ дугаар руу уцтаад зөвлөгөө авч болно. Ингээд та бүхний эрүүл мэндийн төлөө сэтгэл зовнсон эмчийн яриануд үргэлжлэх ийм та бүхний аз жаргалыг бас эрүүл мэндээр хуваалцах ийм подкаст эхэлж байна. Та бүхэнд бас аз жаргалыг хүсье. Grand Med эмнэлэг дараагийн нэг том одоо эрүүл мэндийн төлөөх манаагаа эхлүүлж байна. Энэ бол сонсдог юмч байх нэ. За ингээд та бүхэн идэвхтэй оролцоорой. Асуултуудаа биднэрт илгээгээрэй. Дараагийн дугаард бид нуруу нугасны эмч, мөн үеийн эмч ингээд за бүр нарийн ярих юм бол эмэгтэйчүүдийн эмч хүртэл анхаар бас боллоо шүү дээ, тий. Ингээд бид нар үргэлжлүүлж ярина. Маш олон эмчнэр байгаа. Маш олон эмчнэр байгаа. Сэдв бол маш их байна. Тийм учраас бидэнтэй хамт байгаарай. Grand Med podcast өөрийгөө ялах нандин зөвлөмжийг танд өгнө. Grand Med podcast. Амьдралын шинэ хэм маягийг хэвшүүлээ.